Жийн залуу хизээ өргөө тогчоолох гэж юм. Ой. Бацсан жаа байна. Модны үеэ дуусчаад. Тий. Тэр болтлоо би үеэ байх гэсэн. Модны үеэ дууссан нь бол сайхан тогтцоолъё гэсэн санаа надад байна. Наар дүүлэхтэй байна. Одоо хаашаа явах вэ? Одоо би энэ 7 хоногийн хагасны сайн Төв аймгийн 100 мод. Юу гол руу? Дунд голд мод суул. Тусгай хашаанд. Чадвал нэг 600 мод суулгах санаа байна. Хүүхдэх нь цагийн агаар нь ямар хавхалаа яана. Тэр үеэр тэгэл доллараар таарах байх. Яг саяных шиг. Сая зүгээр айхтар хүүтэн байж магадгүй хүүфтэг энэ төр авах гэсэн чинь баг янзын наллаас аргаал таарлаа. Манай зарим гол уусанд шумглаа шүү дээ. Яа, за. Маш налга сайхан байлаа. Тэгээд дараа 7 хоногийн одоо 3 дахь өдөр би нийт 5 газар мод суулгах санаатай. За. Дараа 7 хоногийн 3 дахь өдрөөс дараачийн үйл эхэлнэ гэсэн үг юм уу? Уртай байна уу? Тий, бараг 10 хоног юм бол. Нэг газар бараг 2 хоног байх. Тэр үед тэгэхээр чонж магадгүй яаж ч магадгүй тэгэл. Нөгөө цагаан царай байхгүй болно шүү дээ. Тэгтээ яг тэр очих газрууд гэх юм бол за би газрын зураг байна. За. Тархилтаа. Өнөөдрөөс аврын онцлогоо маань албаасаар эхэлж байгаа болохоор ингээл. За жижигхэн тагшаа. За тэгээ. Харин төлөвлөгөөний талаар ярилцъя та. За энэ ч. Манай Монгол улс ч бас нэлээд том газар навдаг шүү дээ. За бид нар одоо ингээд явсан тийм үү сая энэ зүүн бууранд ингээд сэлэн гол дээр 400 мод суулгасан байгаа. Тэгээ буцаад ингээд ирсэн. Улаанбаатарт ирлээ. Одоо Төв аймгийн 100 мод хотын дунд голд модоос суулгах 600 мод. За. За, саяных чинь за 100 мод. 100 мод одоо ингээд бид нар ингээд Улаанбаатараас ингээд явлаа тий. 400 модтойгоор явсаар дархан өнгөрөөд зүүн бүрэн гэж байгаа шүү дээ. За. Энэ сэлэн гол дээр модоос суулгасан байхгүй юу? Зүүн бүрэнд энд 400 модоос суулгачаад Сэлэнгийн зүүн бүрэн тий. уцаад 330 км гаруй явж байгаад ирсэн. Ирж очих юм баг 660 хэд явлаа шүү дээ. Одоо л дараа 7 хоногийн энэ 7 хоногийн хагасны цайнд болохоор 100 модод нөгөө сэргсэн дунд гол гэж байгаа шүү дээ. За тийм. Тэр гол дээр чадвар 600 мод суулгах санаатай. Маш том тусгай хашаа байгаа байхгүй юу? Тэр нь ер нь гол дагуу ингэж барьсан тийм хашаа ховор. Тэгэхээр тэр хашаанд 600 модыг суулгаад өмнө нь бол тэнд шүүхийн шийдвэрийн гашаа байсан тэрийг дүүргэсэн шүү дээ. Тийм. Одоо харин дахиад лүн сумын тийм хамааралтай тийм газар байгаа. Тэрэн дээр нь одоо бид нар түлхүүрээ итгээд өгцөн. Тэнгүү тэнд нь модоо бид нар суулгана гэсэн үг хагасан. Тэгээд үргэлжлээд дараа 7 хоногийнх нь 3 дахь өдөр шууд гараад авах нэ. За. Ингэж дахиж явахдаа болохоор дархны одоо энэ хушаат байгааз. За. Хушаатын орхон гол урсж байгаа юм. За. Орхон гол энэ ингээ явж байгааз. Тийм байна. Орхон голд 200 бургах суулгах санаа байна. За. За эндээс явж байгаад мөн орхон энд ирнэ. За. Бас орхон сум гэж байгааз. Тийм байна. Энд бас нэг 100 мод суулгачаад цаашаа явлаа. Яваад бид нар булганд очино. За. Булганд очиод бас 200 бургас суулгана. Эндээсээ Эрдэнэт орж хэсэг амс хийж байгаад цаашаа шууд хотог өндөр ороод засмалаар явсараад тэгээд булганы тишиг ороод эндээсээ эгийн гол дээр бас мод суулгана. Эгийн гол дээр болохоор яадаг гэхээр тэнд бас тусгай хашаа юм бэлтцсэн байна. Модоо аваад ирвэл дэмжиж модоо суулгаж болно гэж. Дэмжлэг гарч ирлээ шүү дээ тусгай. Тусд нь одоо хүмүүс ингээд сайхан мод тарих юм чинь дэмжиж хашаа бэлдээд өгөө гэж байна. Тэгвэл нутаг орноо дахиж засахтаа бас давхар
эгийн голдоо үйлээ мэдүүлээд модоо суулгаж болно. Энд бас 300 мод орох төлөвлөгөөтэй байгаа. За буцаад ингээд доошо буулаа. Эндээсээ засамлаараа ингэж явсаар байгаад мөрөнд очино. За хөвсгөл. Хөвсгөлийн мөрөнд очиод энд дэлгэр мөрөнд мод тарих санаатай байна. Бас 200 орчим. Яагаад гэвэл энэ очих газрууд нь уулын 100 амлцсан газар байсан байхгүй юу? Хүүхдүүд айл 4 сарын үед л хизээний төлөвлөсөн тийшээ заавал очоорой гэсэн боловч санхүүгийн байдлаас болоод дэмжлэг муутай байснаас болоод очиж чадаагүй байхгүй юу? Гэтэл яагаад ч юм цаанаасаа яадгийн энд ихэд одоо зуншлага ингээд маш муу болсон байхгүй юу? 100. За тэгээд шатлаа тийм үү? Шатлаа. За тэгээд энэ булганы нутагч бас нэг хэсэг хамгийн их бороо ордог хэсэг ч бол Эрдэнэт хот байхгүй юу? Гэтэл бас жоохон хэцүүхэн л байсан сурагд болцсон. За мөн очоогүй бас энд бас саяхан тэгэл тарган дахал гэж бас хөлөөрөө бас. Нэг тийм уул усны юунд харахгүй гэж юм. Энэ дээр нэг юм байна л да. За 100 бол санхүүгийн асуудлаас болоод очиж чадаагүй. Одоо яг санхүүгийн асуудлаа яаж зохицуулах юм бэ? Миний төлөвлөгөө бол тийм байгаа ч гэсэн энэ бүгдийг ерөөсөө тэр өглөгийн эзэд шийднэ шүү дээ. Тэрнээс олон түмэн дургу байхад би зөрүүдлээл ингээд над бол чадвар авьяас очих газрын байрал бүх юм байгаач олонний дэмжлэг байхгүй би явах шаардлага байна. Тийм л дээ. Тэгээд сая ингээд яваад ирлээ. За. Бямбаргийн өглөө яваад Нямгаргийн орой ирлээ. Машин бас доголтой. Яаж энэ хоол замд явах гэж байгаа юм бэ? Модоо үүрээд явах юм уу? Эсвэл тэмэн дэргэн дээр очиад явах юм уу? Үхэр дэрэг хөллөөд явах гэж байгаа юм уу? Бүх зүйл чинь одоо ингээд яг толгойд ирчихлээ шүү дээ. Ийм л байдаг байхгүй юу? Чадах хүн дарга нь олдно гэдэг баха. Тийм болохоор энэ зэргийн жоохон саад бэрхшээл бол миний нэг тийм хүнд юм шиг санагдахгүй байна. За ингээд хийхээр ерөнхий төлөв за энэ Бямбан Нямгарагт Төв аймгийн 100 мод хотод 100 мод хотны дунд гол гэж ярьдаг. Төв аймгийн дунд гол. Тэнд хэдэн мод суулгана гэж үү? Дор хойд 600 гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Гэхдээ бас л тэр чинь юу байхгүй шүү дээ. Санхүүнд байхгүй. Тийм асуудал. Яг хүмүүс дэм тус болоод бол надад бол нэг 200 модных нь юмыг бол өгцөн. Гэхдээ миний зорилго бол 600 гэдэг. Одоо 400 суулгасан одоо энд яах нь 600 болгож 1000 болгоод тэгсчгэнгүүтээ энэ очих хэд хэдэн газруудаа болохоор нийт 1000 мод авч явах санаатай байгаа байхгүй. Тэгээд тэрэндээ хуваагаад ингээд суулгаа явчихна. Одоо энийг бол юу яах нь вэ штэ? Яг хаврын материалтын сүүлийн үйл байсан. Тийм ээ. Тэгэхээр энэ болгоны тэшгийг хаврын биш одоо ч намрын үйл биш. Үгүй тухайн үед яг төсөв санхүү байхгүйгээс зогссон үлээ дахиад үргэлжлүүлэх нь шүү дээ. Тэгэхээр энэних болохоор 1000 мод гэж яригдчих юм уу? Тийм. Тэгэхээр 100 мод 600 уртын хаянд болохоор 1600 мод. Яа, бас чанга юм аа. Гэхдээ юу яаж байгаа байхгүй юу? Нийт олон нь үнэхээр тийм чадахгүй нэ гэх юм бол заавал тийм олноор мод бэлтгэж алуугүй л дээ. Тэгэхээр нэг газраас 10 суулгах гэсэн үг байхгүй. Энэ газруудаар яваад явахаар цагаарын байдал одоо яана? Яг улирал солигдох уу болж байгаа шүү дээ. Тэрийг чинь тэгэл тэнгэр мэднэ л гэж явна шүү дээ. Өөр яадаг юм. Ер нь тэгэл миний энэ явдаг замын үлээсэн дандаа л бартаа саад бэрхшээл юу байна? Энэ болгоныг сөрж давшиж одоо тэр хамт явж байгаа хүмүүстэйгээ баг болж явж чадчихвэж л суулгаад байгаа шүү дээ. Тэр чи одоо намар орой болж байна. Дээрээс нь яг үнэхээр за би бол хатангуй удган гэж яригдана. Болно. Гэхдээ би удган хүний талаас биш. Эхнэр хүний талаас ярихад бол нэгт санхүүгийн тал, хоёрдугаар чиний цаг хугацаа, гуравт ингээд яваад ирэхээр биеийн байдал. Тэг ингээд яалтачгүй зориглоод гэхээс илүүтэйгээр төмөө олныхоо төлөө явж байгаа зүйл чинь боловч бас л
хэцүү санагдчихээн л та. Төлөвлөгөө нь бол маш нарийн тооцоотой яс ямар ч алдаа мадаггүй байгаа ч гэсэн энэ зүйл дээр юу вэ гэхээр хүмүүс ингэдэг яг тухайн үедээ дэмжиж туслаад ингэ явж байхдаа оо манай 60 мянга шүү манай 30 мянга шүү гэд ингэдэг ч гэсэн тэр хүмүүс маань эргээд наад хоёр ч мод тарих гэсэн ингээ гуйлгчлаад явж байдаг хоёр штэ. Тэр бол яг хоо заавал тэр хүмүүсийн хэлж байгаа гэж гэхээс илүү бас хүмүүс дэмжиж байгаа хүмүүс нь ч байна шүү дээ. Энэ ерөөсөл эсрэг тэсрэгийн хоорондын тэмцэл байгаа шүү дээ. Одоо бол бид нар ингээл буу зэвсэг авахсаа сэлэм эргүүлээд явахгүй нь ойлгомжтой. Одоо бол оюун бодлын үзэл санаа нэг дайн явж байгаа шүү дээ. Би чамайг юуг тайлбарлаасаа гэж бодож байна. Тэгэхээр энэ мод тариалаад явж байгаагийн гол үндэс шалтгаан юу юм бэ л гэдэг зүйлийг асуух гээд байхгүй юу? Энэ зүйл бол нэг талаар бас далд талын зөгнөлтэй ч холбоотой. Ягаад тэгэхээр ер нь бол хүн төрлөختн тоо нэмэгцээрч байгаа. Монгол бол ус гол муутай улс гэхгүй юу? Тэгээ энэ хилийн цаана хараа энэ голын их хүч хаана хилийн цаана. Тийм бай. Нөгөө гол нь хаана? Одоо энэ хэвлэн гол нь ихэд бас ингэ цаашаа авчиж байгаа. Таанасаа ихтэй. Тэгэхээр би юу яадаг вэ? Жил тутамд ус голыг дэмжиж явдаг. Ус вэжж амьдрал байна гэдэг үжлэр зөгнөлөө дагаж явдаг вэ? Өгдөө сануулдаг ч. Тиймээс элгийн хамгаалж мод суулгахыг болцож явдаг вэ? Ус бол чанд минь нэрдэн гэдгээс ч юм уу те. Ер нь бол ирээдүйд усгүй болохыг чинь та өөрсдөө ч мэдж байгаа усгүй болохоо. Дээрээс нь тэгэл маш их юм аймаг болгомж ингээд юу орцсон. Шунлын бодлогын чанартайгаар ингээд ухаж төнхөх бүхэл ажиллагаа явагдаж штэ. Одоо залуу үеийнхэн хүртэл энэ газар нутгаа баг мэдхээ болсон. Дээрээс нь баг эх орноос явах дайчид хүртэл хөрвж байгаа байхгүй юу? Нөгөө үндэсний үжил гэдэг зүйл чинь байхгүй болж эхэлж байна. Бидний ерөнхийдөө бол Улаанбаатар гэдэг газар хайрцаглаад хот улс хэмжээний болгож сэтгүүг нь Монгол улсын газрын зураг дээр яриад байна л да битэр тийм ийм том байж хад Улаанбаатар гэдэг тэр жижигхэн хот ус олно гэр ч аимшигтэй шүү. Хүн газар нутгаа ингээд таньж мэдэхгүй байх тусам яах вэ? Гадныхан чинь энэ болгоны чинь ухаж түнхөөд ингээд эзэмдээд байна шүү дээ. Тэгэхээр бид нар яах вэ? Ядаж ингээд үзүүлж харуулж байгаа тэр газар нутагч энэ шүү, энэ тийм байх шүү гэж би чинь язгуур хөтөлгөөс төлөөлж явж байгаа хүн. Та нарыг бас энэ гадны хорт явуулгын одоо хайрцагсан бодлогын мэдэгдүүлэхгүй гэсэн энэ бодлогын эсрэг бас би сүрж ингэж аль чадхаараа ингэж та нарт ийм газар нутаг байна, ийм байна, тийм байна шүү гэдгийг бас давхар тайлгнаж хэлж байгаа. Тэглээс надад хандив өгж байгаа хүмүүс юу яаж байгаа шүү дээ. Энэ 21 аймгийн хаа сайгүй надад өргөл өгдөг шүү дээ. Хаанаас ч хамаагүй өгдөг нь эв нэгдлийг бас бэлэгдүүлж байгаа байхгүй юу. Тиймээс би ганцхан өөрийнхөө төрсэн аймаг сумдаа ингэж үйл хийх гэдэг байгаа биш. Тийм л дээ. Энэ бүхэл энэ газрыг нэг гэр ингээ бодсон нэг улс гэдэг үзлээр явж байгаа байхгүй юу. Дараа нь эн чинь халиад ирэхээр гүрний дайтай болох юм бол дэлхийг тэр чигээрээ нэг дэлхий нэг гэр гэдэг үзэл рүү шилжинэ гэсэн үг байхгүй юу. Сэтгэлгээний байна. 21 аймгаа хэд орчив? Сонирхоод асуух. Үгүй. Лав за 6-7 тойрсон шүү. Ер нь бол 2021 онд агаас асууж хахад 21 аймаг хөндлөн голд 3 байсан. Одоо тэрнээс ч хойш 4 жил өнгөрлөх 6-7 болчихгүй бараг. Тэглээ. Тех болгонд чадвар юм манс нэмэгдэж байна. Дээрээс нь байгаль дэлхийнх нь хувьд ч ган гачиг элдв цаг агаарынхын зүйлс нь яаж хувирж өөрчлөгдөж ирснийг бараг та хүмүүс мэдж байгаа шүү дээ. Тийм. Очоод ган гачиг тайлгддаг. Энэ чинь ерөөсө цаанаас бидрийг хүлээж шүү дээ. Энэ байгаль дэлхийгээс авдаг нь биш ингээд өгдөг юм ааж гэдэг юм уу те. Ер нь бол та яадаг энэ бол зөвхөн сэтгэлгээний дайн дунд бид байгаа. Хамаа алга би ингээд энэ Улаанбаатар ч угаасаа амьдарч байгаа юм чи эндээ байж байгаа л тэр хүн амьтнаа одоо яадаг юм барьж илхийн нэлээ засаад эндээ ингээд хайрцаглагдаад байсан ч чадна л да өөрийгөө бодвол тэглээгээд цаг хугацаа гэдэг чинь өнгөрсөөр байдаг. Гэтэл харин янз бүрийн бодлоготой
хүмүүс ингээл Facebook, захин орчим ерөөсө бүх зүйлээс нь та нарын тархийг бодож угааж штэ. Та нарыг аль болох жалга давны үзлэр чи ингэж талцуулж баруун, зүүн, төв 21 аймагч одоо бие бинийгээ муусан нэг хочтой. Тэ? Гэхдээ бүр 21 аймаг тийм байна. Нэг аймаг дотор хүртэл сумдууд нь хүртэл бие бинийгээ өөлж муусан хочтой. Тийм. За тэгээд зүүр цэцэн үгийг яаж вэ? Ерөөсөл нэгнийхээ мууг үзэхэд ашиглаж байж гэдэг юм уу? Энэ болгон чинь дээрээс нь өв дээцээ, шүүх, түүх одоо юу гэдэг хаа дээцээ, доромж үзэхтэй өөртөө нэг гүрэн болсон юм шиг. Өөртөө юу ч чадаагүй гэж өв дээцээ шүүх, ийм өөрсдийгөө жигшээх одоо тийм хэрүүл тэмцлийн юм ингээд яаж хийж байгаа ингээ үүсгэж бидрийг хооронд нь хагалган ботаргаад байгаа байхгүй юу? Тэгээ дээрээс нь шашин шатлаг гэдэг зүйлээрээ хүртэл талцж шít. Одоо бол бүүнэрлөө бүгд л дайрна. Ягаад гэвэл чи язгууртай холбоотой учраас. Мөнх тэнгэрийн хүчээр 2 удаа ертөнцийг төвчилж ирсэн шүү дээ. Одоо хүн нөгөө үед байна. За дараа нь язгуур үндэстэйгээр одоо их Монгол улс те Чингис хааны үе гэж байна. Тэгэхээр бол яг хөө бидрийг адлуулад л болно. Бид нар хийх юм аа одоо хүнээс асууж хийх юм цаашин тий. Тэнгэртэй захирагдаг хүмүүс чинь тэнгэрийнхээ ямар л явна шүү дээ. Тийм болохоор бол би та нараас зүгээр л энэ сэтгэлгээний дайм болж байгаа. Бидрийг ингээд улам ингээд жижиглэн хуваагаад хооронд ингээд муудалцуулаад байгаа байхгүй. Одоо бүр ах トゥ хамаатан саднараас талцдаг болсон. Тэгсэн. Гэтэл энэ модны үйл нь ягаад нийтийн хандваас бүрдэх шалтгаан гэвэл шүү дээ. Энэ чинь аль ч нутгийн хүмүүс одоо энэ модны үйл нь одоо нэг гэдэг үзлээр өргөл өгöd байгаа. За. Тэр өргөлийн би эв нэгдлийн зарчмаар яах вэ? Нэг улс гэдэг зарчмаар ингэж явдаг болохоос би төрсөн аймагтаа эсвэл өөрийнхөө гашаандаас уулах гэгүй шүү дээ. Тийм шүү дээ. Дээрээс нь энэ уул ус газрын эзэд нь ямар байна? Догширч байна уу? Элдв юм болох нь уу? Хилэнтэй байна уу гэдгийг одоо бид нар л аргадаж өгөхгүй бол өөр яах юм? Уугуул газар нутгийнх нь язгуурынх нь хитэн юм идгээс ш. Хаа газраас орж ирсэн гадны юмнууд нь тэгэл өөр юм шиг сэтгэл гаргана гэж байх ч гоо. Тийм байна. Би тэглээд залуу байна, ирч хүчтэй байна. Бас хийхээ хийж явах хэрэгтэй баг. Хөгсөөд ирэхээр амрах цаг зөндөө болно. Тийм үстэй. Тийм л дээ. Гэхдээ энэ мод хариалт нь болохоор ямар нэгэн байдлаар уул уурхай эсвэл баядын одоо арыг хамгаалах за өөр юу гэдэг эрх мэдэлтэнд үүслэх энэ зэргийн юмтай ямар ч холбоогүйгээр байх болно гэдгийг л таад ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн жил ихэд л намайг ингээ мод тариалах газар сонгуулийн юунд ингээд оролцчихъя. Мод зод бол юу байх вэ? Мөнгө төгрөг нь л хангалттай байгаа. Зүгээр нэг ингээл нэг мод тарьж байгаа юм шиг зураг авахулаад болоо гэсэн нэг хэд хэдэн санал ирлээ. Тэрнээс болж өнгөрсөн сонгуулийн үеэр би чинь очих газрууд дээр бас очиж чадаагүй. Зүгээр тэгээ хойшоо суудсан шүү дээ. За. Тэгэхээр намрын мод тариалтын тав бол тодорхой юм байна. Тов нь тодорхой. Гол нь олон түмэн хэр ойлгох уу юу гэдгээс хамаарна. Ойлгохгүй дэмжихгүй гэж байгаа бол би ясаг зүгээр нэг газар 10 мод суулгадаг ч юм уу. Ямар ч байсан би энэ нутгуудаар заавал очино. Тэгэхээр энэ зүйлийг би яагаад ингэ бичлэг хийгээд дээрэс нь намрын мод тариалтын одоо энэ чинь хэддэг тариалт нь 2 тонн болж байна. Тэгээд яг уртын айны талаар би чамаас ингэж мэдээлэл авдаг шалтгаан нь яг юу болоод байгаа юм? Пост гэдэг зүйл дээр бичигдсэн байлаа ч гэсэн чиний анаас ярьж байгаа подкаст маягаар ингэ бичлэг хийгээ яригдж байгаа зүйл илүү өргөн хүрээний утгыг агуулдаг байхгүй юу? Постн дээр бичээд ингэхээр чи өөрөө яадгийн яг тэр өвгдийн хилэн уур хилэн бачуурл тэр төлхөө ажиглагддаг. Тийм болохоор би чамтай харилцаа яриа маягаар энэ төлөвлөгөөг чинь бичиж аваад дээрэс нь олон нийтэд түгээе гэсэн санаа. Өөртөө сонгогдууд маань бол ер нь бол тэгээд байгаа шүү дээ. Та нар хаяа тэгээд ер угаасаа л ингээл газар дэлхийгээс оруулаад биднээс ч орох гэж наадлаа зүгээр л хайчаа шүү дээ. Улаач гэл тэгэл байгаа л да яг үнэндээ. Юу ч өвтгий хий зүгээр л чимээгүй бай. Гэтэл би ч бас монгол хүн.
Тэгээд тэрнээсээ болоод дахиад ингэ байж идэл дахиад нөгөө нуруу хөл гар өвдөх бол яа. Миний гол айц тэр л. Тэгэж үхсэн юм шиг амьдрснаас нэг сайн дүрлж байгаа дуусна хамаагүй гэдэг байхгүй. Тэрнээс нь хоёрын хооронд нэг амьдрах гал энд нэг ядаад байх шаардлага байхгүй. Хийгээд чадахгүй бол тэгэл доос гэдэг зарчмаараа л явна. Энэ зан чанар шүү дээ. Тэрнээс нэг хоёрын хооронд нэг амьдрах гал нэг одоо нэг цаг хугацаа нөхцөөгөөл ингээл үхсэн юм шиг одоо юу гэдгийг одоо оюун бодлын нэг зомби маягийн ямар ч ирмэлзэлгүй зориггүй өдөр хоногоо арга цаас амьдралаар яах юм. За тэгэл төмөө олонд нь энэ хүний өгье дөө. Цуван дугаас л нисэж байгаа л өгсөг жаргал хаач байхгүй гэдэг шүү дээ. Тэр нь тийм л зүйл байхгүй. Тэрнээс яг би угаасаа хөдөө хэрэг ингээ зөндөө яваа сурцсан чинь уулаас хайр хангаа газрынхаа эздүүд бас намайг ингээ 70 м хөгөрөө дууддаг холбогддог зүйл бол байгаа. Ягаад бас давхар энэ газруудыг ингээ сонгосон бэ гэдэг нь 100 очиж чадаагүй. Бас хоёрдугаарт өвөл хүнд болох магадлал маш өндөр газрууд. Дээрээс нь энд ихэд л монголчууд ихэнх нь ногоо тариа одоо бүх сэлэнгийн нутаг чинь тэр чигээрэл одоо хүнс ногоо одоо юу вэ улаан одоо бүх юм болж байгаа. Сэлэнгийн нутаг гэж авдаг. Болгон бас тийм. Нөө за. Хөвсгөл бай. Гэх мэт ингээд 43 газрыг өвлжилтэн гайгүй бас байвал яах вэ? Хүмүүс ногоо одоо юм чинь цочрог хөвтөлөөс болж юу болох вэ? Яах вэ? Энэ болгоны бодж үтсэн юм болов малгой чинь ингэх юм. Хэцүү үйл бол яг тэр чинийг л өмнөөс ч өнөрсөн та нар үлсэн. Ясал зээл тусламж гэх мэт. Тэгэхээр ялч энэ 3 газрыг би заавал явна гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За ингээ хүмүүс минь аль болох тусалж дэмжээд энэ үлнэг дэмнээд өгөөрэй л гэж гуйхаас өөр гуйл талгадаа. Нөхрийн минь аав гэхгүй юу? Одоо тэгэл хүүхдүүдийнхээ аавыг хань ижлээ өгье дөө одоо гэргийн хүний хувьд. Бөө хүн чинь ямар энэ ертөнцид нөхөр болох гэж хэлсэн биш үү? За ингээд л байгаа хүн лээ гэж хэлсэн шүү дээ. Өөр юу? Айгаа би чамайг хань ижлээ нэг өвөл болохоор авна. Тэгээ өвлийн 3 сард ч хотлоо штэ. Тийм үстэй. За тэр нарга цэнгийн чи яах вэ? Ер нь бол намрын моторолтын ерөнхий төлөвлөгөө юм байл. Тэгээ биний байнгалдаг өгöd штэ. Машин усаар явдаг, хүн агаараар хоолдог. За тэгээд дээрээс нь модны солгоц гэдэг үнгүү байсан бол хамаалгаа. Бид нар бор зүрхээрээ явчаа гэдэг. Аль болох та нар хүн дэмнээд өгөөрэй гэж гуй да. Энэ 7 хоног болоод эх 7 хоногийн лав гаргаас суртын аян эхлэх юм шиг байна. Гэхдээ тэр модны үйлээр дэмцсэн хүмүүс бас надтай ингээд өвөл уулзсан ч болно шүү дээ. Болно. Би энд офсоо нээсэн байгаа та нартай л уулзах гэж энд. Тэ. Юм аа нээсэн. Тэд та хэд маань бол энд ирэхэд чөлөөтэй. Яг тэгэхээр энэ ингээд авраа онцлогооны маань хэсэг ингээд нэгдсэн байгаа. Харин энд болохоор яг энэ уужигын сайхан талбай тавигдсан байгаа газар маань болохоор байраа засал болоод гоо сайхан гэдэг зүйл яригдах юм байгаамаа. Тэгэхээр энэ нөхөрний хэсэгтээ жоохон жахнаар тогтчулж адил бүрэн суурин болтол бас удах нь байх нэ. Нэг 10-аас 14 хоног ер нь бол байх юм шиг байна шүү. За чалчих яах вэ? Тэр баяр тацгаа.